Өмнө нь манай сувагт YouTube-ийн харанхуй тал гэх нэртэй бичлэг орж байсан. Энэ бичлэгийн үргэлжлэл болж өнөөдрийн энэ бичлэг орох боловч өмнөх бичлэгийг бодвол энд ойлгомжгүй гаж бичлэгүүд биш, харин үнэхээр бодит хар бараан түүхтэй YouTube сувгуудыг ярих юм. Ингээд олон зүйл нуршилгүй бичлэгээ эхэлцгээе. Хэрвээ та энэ бичлэгийг хариулт үгүй сувгийг дагалгүйгээр үзэж байгаа бол subscribe товчийг дарж сувгаа дагаарай гэж хүсэж байна. Одоо харагдаж буй энэ охиныг Шаян Кирчер гэдэг бөгөөд энэ түүх тэртэх 2011 онд өрнөсөн түүх. Тухайн үед охин 14 настай байсан юм. Шаян гинэтл нэг өдөр сургаггүй алга болсон бөгөөд төд удалгүй гэрээсээ зугтаасан гих утгатай охины бичсэн захидал олцсноор түүнийг хүмүүр гэрээсээ зугтаасан хэмээн үзэж эхэлсэн байна. Захидалд Шаян сайн дураараа гэрээсээ зугтаасан. Та нар намайг олж чадахгүй, учир нь би үүнийг хүсэхгүй байна гэжээ. Мэргэжилтнүүд захидлыг шинжилж үзээд үнэхээр охин өөрийн гараар бичсэн олж тогтов. Энэ үед бүх зүйл ойлгомжтой мэт байлаа. Өсвөр насны охин эцэг эх, найз нөхөд магадгүй ангийнхантайгаа муудалцаад ийм болчимгүй зүйл хийсэн байж болно. Иймэрхүү зүйлс ер нь амьдралд гарч л байдаг шүү дээ. Гэвч энэ түүх ийм энгийн байсан бол өнөөдрийн манай бичлэгт орохгүй байсан гэдгийг та бүхэн мэдээж гадарлаж байгаа биз. Цагдаа хууль хүчнийхэн болон сайн дурын иргэд охиныг удаан хугацааны турш эрен хайсан байдаг. Гэвч энэ бүгд нь ямар ч үр дүнд хүрэхгүй байсан нь охин яг л газрын гавар орчихсон мэт байсан гэжээ. Өдөр хоногт сараар солигдож нэг л мэтгэд Шаян алга болоод жил өнгөрсөн ч эрен хайх ажилд ямар нэгэн ахиц дэвшил гараагүй юм. Охины сургаггүй болсонтой холбоотой цор ганц зүйл тэдэнд байсан нь түүний үлдээсэн захидал болж таарсан бөгөөд цагдаа нарт өөр ямар ч сэжим олдохгүй байсан ч тэд нэгэн өдөр охины YouTube сувгийн талаар олж мэдэн тийшээ хамаг анхаарлаа хандуулсан байна. Шаянд бүр нэг биш YouTube сувг байдаг байсан нь тэр үед л тодорхой болжээ. Магадгүй түүний сувгуудаас ямар нэгэн хариулт олдох юм биш үз гэж үзэн цагдаа нар бичлэг бүрийг нь үзэж эхэлсэн юм. Шаян охиныг ойр дотных нь тун ганцаардмал дотгошоо хүн гэж тодорхойлсон байдаг. Тэр үеийнхэнтэйгээ харьцах тал дээр асуудалтай нэгэн байв. Ийм ч учраас охины хувьд YouTube нэг ёсондоо сэтгэлээ уудлах найз нөхөр, магадгүй сэтгэл зүйчин ч болсон байх гэдэг. Охины оруулсан бичлэгүүд ингээл өсвөр насны хүүхдийн бичлэгүүд байх бөгөөд түүний сонирхол, бодол, өдөр тутмын амьдралуудын хэсгүүдээс харуулж байлаа. Шаян анх алга болоод удаагүй байхад цагдаа нар гэрт нь үзлэг хийсэн ба тэр үед түүний амьдарч байсан орчин нь тиймч тааламжтай байгаагүй анзаарсан. Гэрт нь ямар нэгэн муутсан зүйл шиг үнэр хаанхалж охины өрөө болон гэрэн тэр чигтээ нэлээд бохир байсан гэв. Энэ үед нь захидал олдсон байсанд хүн бүрт охин ягаад гэрээсээ зугтаасан нь ойлгомжтой мэт санагдаж байлаа. Тухайн үед гэрээс нь түүний гар утас, өвлийн хувцас, гутал зэрэг нь олцсон нь гэрээсээ зугтаасан хүний хувьд тун хачиралтай байсан юм. Алга болсноос нь хойш хэдэн хоногийн дараа гадаа хүйтэн болж температур тгээс доош орох байсан нь нөхцөл байдлыг улам хачиралтай болгож байв. Одоо харин бүгдээр охины YouTube сувг руу иргэн очицгоё. Шаян 2010 гэх энэ сувагт нь тиймч онц сонирхолтой бичлэгүүд байгаагүй гэсэн бөгөөд зүгээр л хөгжилтэй сэдвтэй бичлэгүүд зонхилж байсан юм. Харин энэ бол түүний хоёр дахь сувг. Энэ сувг дахь бичлэгтээ тэр өмнөх сувгийг нь хэн нэгэн хаагдсан гэх утгатай зүйл ярьж шинэ сувгатаа гэрийнхнийгээ оролцуулсан бичлэгүүд түлхүү оруулсан байлаа. Бичлэгт тэдний гэр бүл тун найрсаг хөгжилтэй мэт уур амьсгалтай харагдаж байна. Гэвч тэдэн дунд нэг хүн байсан нь зориуд хизээч бичлэгт орохгүй. Орвол хальт санамсаргүйгээр л орж байсан хүн юм. Энэ хүн нь түүний хойд эцэг бөгөөд Шаяны гэр том биш, зай багтаа тул хойд эцэг нь хүссэн хүсээгүй охины бичлэгүүдэд өртдөг байв. Тэр охины бичлэгт цаана компьютер дээр сууж байгаагаар голцсон өртдөг. Энэ нь түүнд таалагдахгүй байгаад охинтой маргаанч үүсгдэг байсан юм. Өмнө хэлсэнчлэн цагдаа нар энэ хэрэгт бүр мухартаад байсан ч энэ сувг дээрх нэгэн бичлэгээс тэд гэнэт нэг зүйл анзаарснаар хэрэг оронгороо эргэсэн байдаг. Энэ бол Шаяны сувг дээрх шууд дамжуулалтын бичлэг. Бичлэг эхлэх үед бүх зүйл хэвэн. Охины сувгт байдаг л энгийн бичлэг шиг байгаач бичлэгт гэнэт нэгэн хүн гарч ирсэн юм. Тодруулан хэлбэл түүний биеийн тал хэсэг нь. Энэ хүнийг гэнэт гарч ирэх үед Шаяны царайч хэрхэн огцом өөрчлөгдөж байгааг анзаарч болж байна. Охин огл хийм босож айж твцсэн мэт эрэгтэн өөдөөс харан зогсов. Хэдэн хором чимээгүй байгаад өөрлөв нь бараг тулаад ирсэн өнөө хүний хоёр гараас нь барьж байна. Энэ үедээ тэр шууд дамжуулт явж байгаа болгоомжтой гэж өнөөх эрэгтэд шивнэх шахуу хэлсэн юм. Эрэгтэн гарч гисэн баг зэрэг дээшилж байснаа буцаад доошолж
ойлголоо гэлээ. Дараа нь тэдний яриа тийм хуурамч, дүр исгсэн маягтай болж тоглоом шоглоомор охиныг үдэн тоглож байна. Энэ хүн бол өнөөх камерт өртөх дургүй түүний хойд эцгэнд байв. Уг бичлэгнээс хойш охин өөр ямар ч бичлэг оруулаагүй билээ. Бичлэгийг үзсэн цагдаа нар охин эрэгтэй хоёрын хооронд ямар нэг далд холбоо байгаа нь хэнд ч ойлгохдоор харагдаж байна гэж үзжээ. Охины бие авч яваа байдал, өнөөх эрэгтэй ч нууцлаг байдал, охин гарыг нь барьсан зэрэгээс цагдаа нар хэнийг шалгах ёстойгоо тун амархан ойлгосон гэдэг. Хууль хүчнийхэн хойд эцгэнд шаяаныг хүчирхийлдэг байсан гэх таамаглал дэвшүүлж, энэ удаа харин шууд дамжуулалт нь охиныг аварлаа гэж дүгнсэн юм. Үүний дараа тэд эрэгтэйг ахин мэдүүлэг авахар дуудсан ба энэ нь ч амжилттай болж хойд эцэг нь харьцангуй амархан бууж өгч цагдаа нарыг цочирдуулсан зүйлс ярьж өглөө. Хойд эцэг нь шаяаныг хүчирхийлдэг байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд охин том болохын хэрээр тэмч тэнэг биш гэдгийг нь ойлгож нэг л өдөр өөрийнх нь бузар зүйлсийг олонд ил болгоно гэж айхтаа охиныг хөнөөх замыг сонгосон хэмээн ярьжээ. Шаяаны цогцыг тэр гэрээсээ холгүй газарт булснаач зааж өгсөн юм. Гэвч гэрээсээ зугтаасан гэх охины өөрийн гараар бичсэн захидлыг хэрхэн тайлбарлаж болох вэ? Үүнд ч хэлбэрхэн тайлбар олцсон ба хойд эцэг нь шаяанд ээжтэй ийм захиа үлдэн тоглох санал гаргаж охинч дэмжин өөрийн мэдлгүйгээр сүүлчийн захидлаа бичсэн байна. Харин энэ залтай новш ийм замаар охиныг өөрөө гэрээсээ зугтаасан мэт харагдуулах санаагаа хэрэгжүүлсэн юм. Хойд эцэг нь хожим бүх насаар 20 хэл авсан бол шаяаны YouTube сувг хамгийн түгшүүртэй эвгүй түүхтэй сувг гэх нэр авсан байдаг. Энэ хэрэгт мөн ажлаа гарамга сэтгэлээсээ хийсэн цагдаа нарыгч дурдахгүй өнгөрч болохгүй. Тэд бүх зүйл тодорхой мэт байсан хэргийг нэг л биш гэдгийг мэдэрч жилийн дараач гисэн тултлан судалж бичлэг дээрх жижиг зүйлийг сайн анзаарч энэ хэргийн занглаг тайлсан шүү дээ. Ингээд дараагийн YouTube сувгтаа орцгоё. Энэ залууг Остин Харроу гэдэг. Интернетэд тэр A Frost гэх нэрээр өөрийгөө нэрлсэн байна. Тэр фитнесээр хичээллэх, Америк хөлбөмбөг тоглох, рэп үглэгч дуртай нэгэн. Остины YouTube сувагч гэсэн A Frost гэх нэртэй бөгөөд тэр ихэвчлэн фитнесийн зөвлөгөө дасгал сургуулалт, зөв хооллолт гэх мэт зүйлсийн талаар ярьдаг байв. Тэр фитнесийн онлайн багш болохыг хүсдэг байсан ба олон ч хүмүүс түүнийг амжилттай багш болж чадна гэдэгт итгэдэг байсан гэжээ. Гэвч нэгэн өдөр түүний бичлэгийн төрөл эрс өөрчлөгдсөн юм. Тэр A Frost гэх нэрээ Austin Frosty болгон өөрчилж, өөрийн дуунуудыг араараас нь оруулж эхэлсэн байна. Хэд хэдэн ийм дуу оруулсныхаа дараа тэр фитнес контенттой иргэн ирсэн байдаг. Түүний энэ шинэ бичлэгүүдэд хүмүүс онцгой зүйл анзаараагүйч ойр дотны гэр бүл, найз нөхд нь харин өөрчлөлтүүд анзаарч эхэлсэн гэв. Бичлэгүүд нь өмнөхөөсөө илүү замбраагүй, Фростигийн яриач гэсэн эли бала шинжтэй, ээлдэг хөгжилтэй залуугаас илүү уур уцаартай мэт болсон байсан талаар анзаарснаа хожим хэлцгээжээ. Hello. Hi guys. I just wanted to say that I think the best exercise for your chest muscles would probably be the bench press. Yeah. Энэ үед тэр гэр бүлийнхэнтэй хийзүүлж харж эхэлсэн талаараа хэлж байсан юм. Шүн тэр ямар нэгэн аимшигт царайнууд харж эхлээд унтахынхаа өмнө хардаг байсан бол сүүлдээ үргэлж хаасайгүй харж эхэлсэн ч гэдэг. Янз бүрийн царай хараад эхэлсэн тул тэр өрөөндөө гэртээ унтахаас татгалзаж гараажтаа гарч унтан шүн унтахаас айж гэрийнхээ гадаа харуул мананд гарч байна гэд эргэн тойрноор нь эргэлддэг болсон юм. Энэ бүх зүйлийг гэрийнхэн нь мэдээж анзаарч түүнтэй ярилцахад Остин дараах зүйлсийг тэдэнд хэлжээ. Остин тэгэхэд их сургуульд илсэн тэндээ найз нөхдөд болохын тулд арх согтууруулах ундаа ихээр хэрэглэн янз бүрийн хориотой бодис зэргийг хэрэгэлсэн. Үүнээсээ болд сэтгцэд нь өөрчлөлт орсон байх гэж бодож байгаа ч хүлээн зөвшөөрсөн байна. Энэ цаг мөчөөс эхлэн Остины нөхцөл байдал бүүрэлд ордож эхэлсэн гэв. Гэрийнхэн нь Остиныг эмнэлэгт хэвтүүлж эмчилгээнд хамруулахаар эмнэлэгтэйгээ болон Остинтай өөртөө ч тохирчсон хэдхэн хоног л хүлээх ёстой байлаа. 2016 оны 8 дугаар сарын 15-нд Остин найз охинтойгоо болон тэдний гэрийнхэнтэй оройн хоол идэхээр явсан юм.
Ресторан тэд хоолоо захиалчхад эрхийг нь хүлээгээд юм яриад сууж байтал энэ бүхэн эхэлсэн байна. Остин гинэтл огл харин босч ресторанаас гарч гэрийнхэд зүгт ухаан жолоогүй гүйсэн гэдэг. Гэртээ орсон даруйда савта урамлын тос шүүрч аван бараг л бүгдийг нь нэг амьсгаагаар ууж орхисон байна. Үүнийхээ дараа юу ч болоогүй мэт буцаад ресторан руугаа явсан ч замдаа аавтайгаа тааралдаж түүнлүү ямар ч шалтгаангүйгээр дайрч цохих гэж оролдон төлхөн унгаагаад хоолны газар руугаа өргөжлүүлэн явжээ. Остин ресторанд орж ирээд юу ч болоогүй мэт сууж байгаад өөрлөнд тасралтгүй харж байсан аимшигт дүрс харж айж орлон ахин рестораныг орхин гарч гүгээд хамаагүй харсан зүгтээ гүн тусламж хүсэж орилж байсан юм. Хожим хэлэхдээ Остин алс хол хурц гэрэл харж үүнийг аврал байна гэж ойлгон тийшээгээ гүйсэн гэв. Энэ үйл явдлаас хэдэн минутын дараа дараах дуудлагыг нэгэн эрэгтэй 911 утсанд өгсөн байна. A medical young man beating up a woman across. Тухайн эрийн хэлж байгаар нэг эрэгтэй хөрш эмэгтэйх нь гэрийн гараж дотор эмэгтэйг зогсоо зайгүй зодож эмэгтэйн орилох дуу гудамж даяар тархаж байна гэсэн дуудлага байв. Цагдаа нар хэсэг хугацааны дараа дуудлагаар очиж өнөөх гараж руу гэрлээ тусгах үед үнэхээр аимшигтай дүр зураг олж харсан юм. Гараж дотор танигдах аргагүй болсон эмэгтэй амьтаа үгүй тодорхойгүй хэвтэх бол хажууд нь бас нэг эрэгтэй цуснд будагдсан байдалтай хэвтэж байхан тэр. Остин өнөөх эрэгтэй гид савд нүрээ наасан байдалтай бүхэж цагдаа нарыг ирснийг ч анзаараагүй байна. Цагдаа нар Остин руу гэрэл тусхан айжуухан ойртох үед тэр эргэн харсан бөгөөд нүүр нь бараг тэрчигтэй цус болсон. Харин амаараа өнөөх хүний мах эд эргэтэн тастан авч газарт нулимж байв. Хэдий өнөөх хүнийг Остин хурц зүйлэр хідэн хэсэг болгон хувааж гиз дотрыг нь нээж амаараа тастан хаяж байсан ч өнөөхөр амьд байсан нь аимшигтай. Хохирогч ир амьд байсанд цагдаа нар Остиныг буудаж чадаагүй гэв. Цагдаагийн алба хаагчид эрэгтэйг хурдан аврахын тулд Остиныг цахилгаан борохоогоор цохиж өшөглөж төлхөн холдуулах гэсэн ч тэр зогсолтгүй өнөөх эрэг идэж байсан гэжээ. Тэд нэмэлт хүч дуудан байж Остиныг чирч холдуулсан байдаг. Энэхүү залууг баривчилж мэрэгчлэнүүд тэр тухайн үедээ ямар ч цогтуурлахундаа мансуурлах бодисны нөлөөнд байгаагүй гэсэн ба шүүх түүнийг сэтгцийн эмгэгтэй гэж дүгнэн хуулийн өмнө хариуцлага хүлээх чадваргүй гэд ял өгөөгүй байна. Остин одоо хэрэн шоронд биш сэтгцийн эмнэлэгт хэвтэж байгаа ба тэндээсээ ахин хизэж гарахгүй гэдэгт энэ түүхтэд танилцсан хүн бүр итгэж найддаг гэжээ. Ингээд өнөөдрийн хүргэсэн маш хар бараан түүхтэй 2 YouTube сувгийн таларх бичлэг төгсөж байна. Та бүхэн өөрсдийн сэтгэлдээ комент хэсэгт бичин хуваалцаарай. Удахгүй сонирхолтой бичлэгүүдээр уулзах болно. Баяр таа.